Зя сайн мэцхан уу. Заяа нана. За та нартай өнөөдөр юу хуваалцах гэж байгааг та хэд нь харж байгаа. Би өнөөдөр та хэдтэйгээ комбоча цайныхаа талаар хуваалцнаа. За тэгэхээр эхлээд комбоча гэж юу вэ гэдгийг та хэд нэг товчхон тайлбарлах юм бол ийм мөөгөөр эсгэж авсан одоо эсгэлэн амттай цайг хэлж байгаамаа. Би бол энийг нэрмэл гэж нэрлэх дуртай. Нэрмэлх юм байна. За тэгэхээр комбоча цайны ашиг тусыг та хэдтэй танилцуулах юм бол нэгдүгээрт ашигтай бактериар баялаг сүүм одоо тархитай адилхан сүүний бактериар баялаг. Тэгээ ашигтай бактери сайн байна гэдэг чинь таны эзэнд үйл ажиллагаа сайн өгдөө таны хоол унд чинь сайн шингэнэ гэсэн. Тэгэхээр бид нар миний ер нь хоол сайн шингэдэг л дээ. Тэгээд би ер нь ингээд толгоондоо ерөнхийдөө хоёр хүнтэй хамт амьдардаг байгаа. Ер нь ганцаар байхаа болоод удаж штэ цаазаа яа чи. Тэгээд нэг нь болохоор идчихээ ямар хамаатай идж байгаа л үхий л та гэл нэг нь байна. Нөгөөх нь болохоор заяа чи таргална штэ. Би энэ ч юм уу хоолд ходоод чин шингээж чаддгүй үсттэй гэд ингээ нэг хоёр хүн энэ дээр суучаал ингээд байгаа юм шиг санагддаг. Тэгээд ходоод нэш хоол шингээл муудаа өтгөн хатдаг. Одоо юу дэ өөр одоо жоохон биес рүүцэл суул тийм хүмүүст бол маш хэрэгтэй шүү. Миний харин ингэж байхаар би өөр сонирм байна. Тэгээд тэр нь сайн байгаа. За тэгээд мэдээж ашигтай бактери энэ талаар бол та сүүлийн үед маш сайн мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр би энэ дээр бол илүү дуртай яах вэ? Дараагийнх нь болохоор антиоксидантаар баялаг таныг одоо залуужуулна, таны арьсанд одоо энэ хорт бид нар ингээд ямар нэгэн байдлаар өөрөө мэдгүйгээр бие хордуулаад байгаа хгүй. Тэрийг чинь гадагшуулна. Тэгэхээр 0 сайн явна. За тэгээд арьсанд надад бол миний мэдгэж байгаагаар бол арьсанд их зүгээр байна. Хүмс өсмөсөнд их давгүй гэлзаад ах шиг санагдаад байгаа штэ. Тэгэхээр та хэд манаас хийж уугаарай. Тэгээд дараагийнх нь болохоор би ерөнхийдөө газтай ундаа тэгээд дараа нь тэр нөгөө вайн, биерний хэрэглээ бол жоохон багассан. Би ер нь жоохон гашуун нисэн дуртай байхгүй юу. Тэгэхээр тэр хэрэглээг чинь бол одоо хангаж өгнө. Тэгэхээр та хэд маань энийг гой газтай болгоод хэрэглэж болно. Газтай болгохын тулд та хэд маань энэ савруу савлаад ингээд таглалцсан байхад хамгийн ихтэй нэг 4 гадаа бол нөгөө хөрөгчөнд хийхгүйгээр 4 хонуулахад л таны одоо ундаа чинь айгүйх газтай болоод яг газтай ундаа шиг болчихдаг. Тэгээ амт нь бол яг вайн шиг амттай эсгэлэн тэг газтай эсгэлэн гэхээр биер шиг яг нэг тийм гоё. За тэгэхээр би энд юмаа бичсэн байгаа. Яа тэгвэл хүмүүсээ яг нэг хүнтэй хэрэлцсэний дараа нэг хэлэлцэж дуусны тэр яг тэгж хэлэх хэрэгтэй байсан байж тээ гэж та дийдгөө. Би яг влог дуусны тэр яг тэгж хэлэх хэрэгтэй байсан байж тээ гэж яг бодогдоод идэг аахгүй. Тэгэхээр нь ер нь бичсэн. Тэгээд байна шүү дээ тий. Тэгэхээр бол эдгээр ийм сайн ашиг тустай байна шүү дээ. Тэгэхээр энэ ашигтай тустай цайг яаж хийх талаар та хэдтэй хуваалцъя. За тэгэхээр ерөөсөө хийхэд ердөө амархан найзуудаа ийм та гэрт чинь зүгээр баах хуцаанууд байдаг штэ. Энэ ихээр нь авчвал хямдхан тусдаг ялаа. Энэ баах хуцаа лифтэн гэдэг штэ. Тэг энийг энэс энэ байхад болно. Тэгээд энэ сахар би болохоор бор сахар хийчтэй цагаан сахарч болно. Нөгөө кето барьдаг хүмүүс штэ. Тэд нар маань бол бас ийм сахар хэрэглэж болно. Энэ гэхдээ үнэтэй болохоор та хэд маань болж өгвөл зөвхөн өөрсдөө л зориулсан цай хийхдээ хэрэглээрэй. Тэгээ кето барьдаг хүмүүст бол би бас хэлж мэдэхгүй нь яа гэвэл энэ сахар ордог болохоор бас та хэдэд болох гэсэн мэдэхгүй. Гэхдээ олон хонуулах тусам энэ ашигтай бактериуд маань цайндах сахарыг идээд ингээд ийм комбоча үүсэж байгаа штэ. Энэ одоо мөөг үүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр олон хонуулах тусам энэ эсгэлэн болно. Эсгэлэн болох тусмаа би бодохдоо сахар нь байхгүй болоод тэр нөгөө кето энтер барьж байгаа хүмүүст бол зүгээр байх гэж би бодоод байна. Та нарт ихтэй сайн шалгаж бодож судалж үзэж хэрэглээрэй. Нөгөө кетомоогоос гарч кето ямар юм блэ тэрнээсээ гарчиж бас магадгүй шүү. Би бас кето барьдаг байсан. Үнэхээр гоё бас давгүй дэглэм шүү. За тэгэхээр одоо яаж хийх талаар харцгаая. За тэгэхээр би ерөөсөө ингээ 3 литр цайг яаж хийх талаар ерөөсөө зөвлөмжийг өгч заяа.
Тэгэхээр 3 литр ийм жижиг савнд цай хийхин тулд танд ийм шилэн сав хэрэгтэй. Тэгээд 1 литр цай чанах штэ халуун цай гэсэн үг штэ. 1 литр халуун цайнд одоо энд ингээд хийцэн байна. 1 литр халуун цай усанд одоо ингээд 5-6 ширхэг ийм зүгээр бах цай хийгээ сайхан өтгөрүүлээд ингээд 10 минут орхичих. За энэ дээрээ 100 г биш 3 литр тийм чи 200 г юу хийчин сахар хийчин. Би болохоор энэ дээр ингээ хэмжчихдэг байгаа. Энэ дээр хэмжиж агаад 200 г сахар хийгээд сайхан утгана. Утгаад сайхан юучгүй нөгөө хайлт нь хүлээж агаад тэгэл ерөөсөө энэ орцны ерөөсөө л энэ шүү дээ. Ингээл болоо. Тэгээд танд энэ нөгөө хийхт чинь юу хэрэгтэй вэ гэхээр танд ийм мөөг байх хэрэгтэй. Мөөг байх юм бол илүү хурдан таны цай эснэ л гэсэн үг. Хэрвээ танд мөөг байхгүй бол та энэ мөөгийг бий болгож болно. Яаж болох вэ гэхээр би та хэдэ зааж өгье. Яаж болох вэ гэхээр за 1 литр за энэ юунаас бүрдэх вэ? Энэ 3 литр байлаа гэж үү. 1 литр өтгөн хар баах цай чанаад хийчин. Тэр чин заавал хөрсөн байх хэрэгтэй. Заавал хүүхэн гэсэн байх хэрэгтэй. Тэрэн дээр нэмээд литр 500 г хүүтэн цэвэр ус байх хэрэгтэй. Хүүтэн. Эднэр нь бүгд заавал хүүтэн байх хэрэгтэй. Тэрэн дээр танд энэ мөөг скуби буюу энэ мөөг байхгүй учраас та ямар нэгэн нэмэлт орцгүй юу хэрэглэх хэрэгтэй. Одоо дэлгүүрүүдэд байд юм да ийм шилтэй Монголд бас гарцсан байлээ. Комбуча гэдэг. Яг ямар нэгэн тийм нэмэлт аамд одоо тийм байхгүйгээр хийсэн тийм цайг нь аваад 1-2 хаяг цай нэмээ хийчих юм бол энэ ашигтай бактери үржинэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр та энэ 1 литр хар цай, литр 500 г цэвэр ус тэгээд үлдсэнд нь болохоор та юу хийчих. Ямар нэгэн нэмэлт амтгүй шин юу хийчих. Дэлгүүрээс аваад бас хийчих болно нөгөө комбуча цай хийчих. Тэгээд сайхан ийм даавуу юмар бүтээгээд эсвэл бол нэг галтгооны салфетик гэдэг чинь тэрүүгээр бүтээгээд ийм ирзэнээр ингээ бөглөөл тэгээд дулаахан газар юунд харанхуй нөхцөл тавьчих. Тэгэхэд л өрн болно. Тэгээд скуби шинээр үүсгэж байгаа хүмүүс болохоор нэлээд жоох урт хугацаа шаарддаг. Яагаад гэвэл энэ нөгөө скуби энэ нь ургуулах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр эхний 1-7 хоног бол та нар оролдоод чирэггүй угаасаа ингээ баг аажмаар ургадаг учраас. Тэгэхээр та хэрвээ хит хүүтэн газар тавьчих юм бол энэ маш удаа ургалттай ургах учраас та жоохон дулаахан газар тавьчаарай. Дулаан газар гээ бүр халуун нарны марван дээр тавиад заварсан болов. Тэгээд харанхуй сайхан дулаахан газар тавьчих юм бол хурдан ургана. Эхний 7 хоногт ийм нэмхээ ургана. 2-7 хоногт арай жоохон зузаарна. Тэгээ бүр ийм зузаан болтол нь бол хүлээж болохгүй шүү дээ. Энд чинь бол би энийг маш олон удаа хэрэглэсний дараа ингээд зузаараад ингээд ургацсан байгаа байхгүй. Ер нь бол би та зүгээр 3-7 хоногийн дараа 21 хоногийн дараа бол хангалттай хийж болно гэдээ ойлгочих. Тэгэнгүүтээ тэр ийм нэмхээ ургана шүү дээ. Одоо энэ харагдж байгаа бол ийм нэмхэн ургахаар нь хангалттай гэсэн. Тэгээ ургангууд нь та энийг аваад дараагийнхаа цайнд хэрэглэнэ л гэсэн үг. Ерөөсөө л болоо. Хэрвээ танд ийм скуби байх юм бол таны цай бол нэг 7-10 хоногийн дараа бэлэн болно гэсэн үг. Ялгаатай байгаа зү. Анх ургуулж байгаа хүмүүс болохоор хугацаа жоохон шаардна. Хэрвээ таны скубитэй болох юм бол хурдан болно л гэсэн үг. Ерөөсөө ингээл болоо. Та тэгээд ингээ өөрөө ургуулчих юм бол өөр ингэс скубитэй болно. Би болохоор энэ скубиг анх энэ надад би 2 цай ингэж яваадаг. Тэгээ нэг нь болохоор анх эхлээд би авахтаа болохоор хүнээс авч ирсэн ийм их скуби авч ирсэн. Тэгээд ингээ ургаад энэ цайны энэ хэмжээгээр чинь цайныхын савныхаа хэмжээгээр ингээ ургачдаг байгаа. Тэгээ ийм том болоо ийм зузаан болцсон. Тэгээд танд авах боломж байхгүй хин нэгнээс авах боломжгүй бол та зүгээр өөрөө ургуулаад авчих. Тэгэл болоо. За тэгээд анхаарах зүйл бол эдрийг хийхдээ маш сайхан цэвэр шилэн савн хэрэглэхгүйгээр савн хэрэглэсэн байлаа гэж бодоход та сайхан цэвэр усаар сайн зайлаад тэгээ болж өгвөл зүгээр юугаар угаацсан ч л бол нөгөө юу гэдэг лээ винегрээр угаацсан ч болно. Винегрээр зайлал болоо. Тэгээд савчин, гарчин энэ савлгаж байгаа савнууд чинь шилэн байх хэрэгтэй. Тэгээд цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө муу бактериуд үүсэж штэ. Тэгэхээр цэвэрхэн
Тэгэл болоо. Өөр анхаарах зүйл чи юу вэ? Тэгээ хамгийн гол нь та хэд маань энийг хийхдээ нөгөө халуун цай чинь заавал хүртсэн хөв хөтөн болсон байх ёстой шүү. Тэгэхгүй бол нөгөө ашигтай бактери чи өчгнэ шүү дээ, тий. Тэгэл ер нь болоо доо. За тэгэхээр бүгдээрээ бид хэд яаж цайгаа хийдэг вэ гэдгийг та савлаад хийх хүртэлх процессыг та хэд нь одоо хараараа мэдээж шагаа гүйлгчих байх. За. За одоо тэгэхээр би нөгөө цайн дээрээ 1 литр халуун цайн дээрээ 1.5 литр хүүтэн усаа хийцэн байгаа. Тэгээ цай маань хүүтэн болцсон байгаа шүү. Хүүтэн байвал яа нэг халуун байвал яа нэг лээ. Тэгэхээр тэрийг тийм байж болохгүй, халуун байж болохгүй. Тэгээд хүүтэн цайгаа би болохоор энэ скубиг уул нь аваад дээр нь хийдэг байхгүй юу? Гэтэ энийг би түрүү 7 хоногт угаацсан бас савын угаацсан болохоор одоо ахиж угаах нь надад шаардлага байхгүй. Би шууд дээрээс нь хийчихье гэж бодож байна. Энд болохоор жоохон цай үлдээсэн байгааз. Тэгээ нэгдүгürt угаасаа миний энэ ингээд ийшээгээ энэс ийшээ гоождгоо, хоёрдугаарт угаасаа жоохон ийм хөрөнгө үлдээчихэд бас зүгээр байдаг. Та хэд энэ байхгүй бол иймэрхүү хэмжээний энэ скубыг байхгүй юм бол иймэрхүү хэмжээний хөрөнгө хуучин зүгээр комбуча хийгээл дээрээс нь цай хийчихэд 21 хоногийн дараа ийм юм ургана гэсэн үг. Гэтэ ийм зузаан биш шүү. Нимхэн. Тэгэл та савлчих. За одоо цайгаа хийцгээе. Энэ цай амар өвтгөн ба харагдаж байгааз. Гэхдээ энэ угаасаа ингээд сайн яванда явах тусам ингээд шингэрчдэг шүү. Ингээ шингэрсэн. Ийм шингэн болчдөг. Саяны энэ жижигээс болохоор ийм том ингээ гарч ийн. Ийм хэмжээний гарсан. Тэгээд энэс болохоор айгүй олон гартыг. Бид энийгээ болохоор хийгээд 7 хоног байгаа. Би тэгтээ 10 хонолчих гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэний сахар нь бас багасах юм болов уу гэж бодоод би жоохон байлгаад байт. Тэгээд уул нь бол 7 хоноод авчиж олно л доо. Тэгэхээр сахартай байх юм бол жоохон эсгэлэн ухаар гоё байдаг хөөхгүй. Тэгэл ингээл таглал харанхуй газар тавиал, харанхуй дулаахан газар тавьчих. Тэгэл 7 хоногийн дараа эсгэлэн үнэртэй л ирдэм да. Бас гоё шүү. За тэгээд та хэдэд маань ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Ойлгомжтой байсан аа. Тэгж найдаж байна. Тэгээ та маань ийм ашиг тустай ундаа хийж уугаарай. Муха баба гаста ундаа битээ уугаарай. Том болоод ёё болно шүү. За тэгээд та маань хэрэг болох байхаа гэж бодож байна. Гэхдээ би энийг уудаг болохоор тийм амар эрүүл хоолтой мундаг хүн гэж битээ бодороо би зүгээр өөрийгөө сайжруулж угаал нэгэн бүсгүй шүү. Бас заримдаа бол дампуу цаачаа. За тэгээ та хэд минь хэрэг болох болтугай баяртай.